байцгаана уу? My TV's podcast эхлэж байна. Энэ удаагийнхаа зочноор та бүхэндээ уулзуулахаар үзэгчдийн дунд хамгийн сүүлд нэлээд хийж болоод байгаа Шар гэгээ киноны найруулагч Бат Дэлгэрийг үрсэн байгаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За, сүүлийн үед яг юу хийж ийн, ямар ажилтай байхад нь нэвтрүүлэгт орооч гэд урьдчилсан бэ? Их завгүй ах үед нь дутсан баг. Яг бид хэд сая Шар гэгээ кино дуусаад тэрний артал дээр бүүвэ гэд нэг Монголд анх удаа нэг хүний кино хийсэн. Тэр маань сая IPTV-гээр ороод тэгээд хөгжүүлэлтийн ажлууд явагдаад тэгээд тэрний хажуугаар саяхан бас нэг жижигхэн бас сонирн байж болох уу гэдээ бас нэг тийм тун өөр жанртай нэг контент хийсэн. Ерөнхийдөө яг энэ жил одоо би бол нэг 8 сард бид нар бас нэг кинороо орох гэж байгаа. Тэрний зохиолын хөгжүүлэлтийн ажил дээр явж байна. Тэгээд бас чадвал 10 сард би бас тийм Монголд хийгдэж байгаа тийм жанраар жүжиг тавих гэдэг байгаа. Тэгээд 10 сарыг бас бид нар хүлээж ийн. Ерөнхийдөө тэр 10 сарын жүжигийг бол бас айгууд дотроо одоо юм аз жаргалтайгаар хүлээж байна. Тэгээ зохиолын ажил бас явж байна. За, найруулагч Бат Дэлгэрийг гэхээр би бол хамгийн түрүүнд тэр сорил киногоор нь би бол яг анх уран бүтээлээр нь бол танилцж байсан. Гэтэл одоо сая ингээд жүжиг болон кино гэдээ ярьж ин гэхээр үзэгчд маань сонирхолтой байгаах. Хүн болгон шууд тайзны жүжигийн тухай найруулагч нар бол бодож төлөвлөж шууд хийдэг байх. Тэгэхээр таны найруулагчийн гараа театраас эхэлсэн байх нэ. Тэр талаараа ярих уу? Соёл урлагийн их сургуулийг төгсөөд би Төв аймгийн театрт, Монгол урлагийн театрт Жимдөржин аав гэж урлагийн оюус зүтгэлтэн миний багш маань намайг Төв аймаг руу аваачиж ирсэн. Тэр тухайн үед яг ски турхтны хамгийн том театрыг би энд байгуулна гэдэг маш том зорилготойгоор тэгж Төв аймагт очиж исэн. Тэгээд Төв аймагт ажиллаж агаад Төв аймгаас одоо багш маань тухайд ажилласаа гараад тэгээд багш гарсан өдөр би давхар өргөдлөө өгж исэн. Тэгээд театрынхан анги хамт олон одоо яах гэсэн бэ? Битгий гараач хамтдаа өдрөө цаашаа хөгжнө гэж. Надад болохоор би тэр багшид итгэж тэр эсхий турхтан театрыг бий болгоно гэсэн тэр мөрөөдөлд итгэж анх очиж исэн учраас багшаагаа гараа авчингууд надад ийм сурах юм байхгүй юм шиг, суралцах юм байхгүй болцсон юм шиг мэдрэмж төрж. Тэгээд би Төв аймгийн театраас өргөдлөөгээд гарч ирсэн. Тэгээд дараа нь Орд театрт очиж ажилласан. Тэнд бас уран бүтээлүүдээ хийж агаад тэрний дараагаар Архангай аймгийн хөгжим драмын театрт бас нэлээд хэдэн жил найруулагчаар уран бүтээлээ хийгээд тэгээ 2018 оноос юм уу одоо Улаанбаатар хотод өргөд үндсэн кино урлагийн талбар руу орж эхэлсэн дээ. Манай нэвтрүүлэг болохоор My TV's гээд одоо миний эргэлт буюу ер нь нөгөө кино зохиол дээр ч гэсэн байдаг шүү дээ. TV's-үүд тэр TV's-үүд бидний амьдралыг, бидний одоо зохиолыг ингээ бүх юмыг өөрчилдөг. Тэгээ тэр талаараа аль ер нь ярина гэж бид нар маш баялаг төвхтэй хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж байгаа л да. Тэгэхээр театрт ажиллаж явж байгаад за одоо л кино хий. Тэ одоо л би өөрхөн кино хийя гэдэг тэр шийдвэр тэр эргэлтийн цэг хизээ яаж бий болсон бэ? Энэ яг нь багш маань гэжсэн л дээ. Би багшаас хөдөөгөр нусаа гоожуулаа явж явах үедээ найруулагч гээд те ингээл чангалда залуу 21 22 та хүүхэд бочоод театрт найруулагч ингээл те 23 4 настай хүүхдүүд насаараа ажилласан гавьяатууд хүртэл байна. Тэнд очингуудаа нэг жоохон бацаа очингуудаа найруулагчийг тоглоол. Үндсэндээ бол тоглож ирсэн. Тоглохоос өөр аргагүй байдаг. Өөрийгөө харуулах гэдэг шүү дээ. Тэгэхгүй бол болохгүй. Тэгээ яг нэг алдаж оноод ирсэн артал дээр багш маань надад юу болжсэн. Би багш руугаа би найруулагч болж чадахгүй юм байна гэж нэг өдөр яриад. Би үнэхээр чадахгүй юм байна багшаа гэдэг. Чи бана багш гэж бас нусаа дагзандаа наасны дараа над руу яриа гэдэг. Тэгээд за окей. Тэгвэл дахиад үзэх юм байна гэдэг. Тэгээд үзсэн 3 аймгийн хамтарсан тоглолтыг ерөнхий найруулагчаар ажиллаа. Тэгээд Хятад, Монгол, Орос 3 улсын хамтарсан тоглолтоор ерөнхий найруулагчаар Хятад, Бээжинд очиж бас ерөнхий найруулагчаар ажиллаа. Залуу хүн байсан үе нь бас нэг зоригонд л хийж байсан.
Тэгээд тэрний артал дээр багш маань за ер нь бол найруулагч гэдэг хүн сурдаг мэргэжил биш. Хин нэгэн заадаг ч мэргэжил биш. Энийг чи ийм найруулагч гэж ийм хүн байдаг гэж хинч хизээч заахгүй. Тэгэхээр багш нь чамд мундаг сайн найруулагч гэдгийг зааж чадахгүй. Багш нь өнөөдрийн хүртэл найруулагчийн хөлгөө их талаад сэлж яваа. Зүгээр чи хаашаа залууртахаа мэддэг л байх ёстой гэж багш нь чамд хэлнэ. Хаашаа явахаа мэддэг байх ёстой. Бусдын хувьд бол найруулагчийг одоо тим найруулагч байх ёстой гэдэг энэ сурдагч мэргэжил биш, заадагч мэргэжил биш. Тэгээд үндсэндээ тэгтээ найруулагч хүнд юу байх вэ гэхээр бүх талын мэдгэдэггүй байх ёстой. За тэр дундаа Монгол найруулагч гэж ямар найруулагч байх вэ? Бусад орны найруулагчдаас Монгол найруулагч юугаараа ялгарх хэвээр вэ гингүүд Монгол ах уугаа мэддэг хэвээр. Монголчуудыг бид нар Монголд очиж сайхан шилэн барилгатаа тэр одоо өндөр барилгатаа гэсэн тэнд очиж үзье гэхгүй шүү дээ. Монгол тал нутаг тэр сайхан ах уу тэр зүйлийг мэдхийн тулд Монголд бүх хүн ирдэг. Монгол юутай вэ гингүү сайхан байгальтай гэж бүх хүн ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ Монголын ахын бүх мэдгэдэггүйнийг авах хэвээр. Дээрээс нь найруулагч хүн хөгжмийн дууны бүх талын мэдгэдэггүйнийг өөрийн болгосон байх хэрэгтэй. Тэгээд энийг сурсны артал дээр миний хөө найруулагчийнхаа ажлыг эхэлж болно гэж хэзээ тэр үед чамд мэдрэмж нь төрнө гэж хэлсэн. Тэгж явж байгаад Сорил гэдэг кино анх психотерапи буюу сэтгэл зүйн төрлийн одоо кино хийвэл яах вэ гэж. Монголд яг тэр үед бол байгаагүй. Төрлийн кино байгаа. Одоо яг нь хийгээд гараад байна. Тийм. Тэгээд яг тийм төрлийн кино хийж үзье гэдэг. Тэгээ миний кино чинь өдөр гардггүй дандаа шөнөөр үйл явдал болдог. Тэгэл тэр үед зориглож байсан одоо манай Промиксийн Тодгийн тий одоо манай Гуянбаатар Red Point-ийн манай арт болроо зураач болроо бид нар ингээд хамтарж байгаа л за анхны бүтээл юм байна. Маш том юм авчлаа. Тэгээ олон хүмүүс надад сануулж ирсэн л энэ шатан шүү, аюултай шүү, яг энэ жанр тэгээд энэ том төсөр үнэтэй. Тэгээд танаа гол дөрвөн жүжигчид бүгдээрээ залуу хүүхдүүд. Тий. Тэгээд би чинь Сорил гэж нэр өгөхдөө бас тэгжсэн шүү дээ. Өөртөө л юм байна. Өөртөө айгүй том юм бодцсон байсан байхгүй. Сор улсын залуу жүжигчдийг ил гаргасан Сорил байгаасаа гэд те. Одоо тэгэл өвчин бактери байдаг бол нийгмийн тэр бактерийг ил гаргаж ирсэн Сорил гэдэг өвчний Сорил байгаасаа гэдэг утгатаагаар анхны нэрээ өгөөл зориглол тэгэл дайрж байсан. Тэгээд яг сайхан явуулсан кино маань. Тэгээд өнгөрсөн 2023 оны Азийн шилдэг 20 киноны төрөлдөө жанртай 14-т жагсаал ороод ирлээ бас сайхан. Эхний гараа маань хамжилттай болсон. Тэгээд хайртай залуу жүжигчтэй тэгээд залуу найруулагч анхудаа хийж утсан тийм ээ. Гэтэ айгүй том зориг шүү дээ. Тэр зориг яг өөрөөс чинь нөө эсвэл одоо баг вэ шүү дээ. Танаа баг бол үнэхээр бас хүчтэй мундаг залуучууд байгаа. Тэгэхээр багаас гарсан уу? Яг миний нэг алдаад сул тал байдаг. Би нөө ботсон бол тэрүүгээ ингээд айгүй хурдан хийчдэг. Ань их удаа уддаггүй. Ерөөсөө би ингээд ботсон л бол хийчдэг. Энэ миний амьдралд амар олон удаа гай болж ирсэн. Маш олон удаа унж ирсэн. Одоо би чи намайг чи манай гэр бүлийнхэн гинтийнхэн гэдэг нь шүү дээ. Гинт шийдвэр бод. Гинт тийм асуудал гаргацдаг. Гинт л тэгчдэг. Тэгэл анх ажил дээр гараад анх ажил дээр гараад цалингийн зээл аваад 3 жил цалингүй буран бүтээл хийж шатаал 3 жил цалингүй. Тэрний артал дээр дахиж цалингийн зээл авч хүнд авч өгөөл хүний бизнес дэмжиж ингэж авч өгөөл тэгэл байхгүй. Ер нь бол тийм гинтийн шийдвэр гаргадаг. Тэгээ гинтийнхэн гэдэг тийм цол авцсан. Тэгэл ерөөсөө шийдсэн бол тэргүй ингэж хийхийг зорддог. Алдаа байна, оноо байна, алдах нь сонирн биш. Тэгээд тэр зоригонд л тэгэл явцсан. Мэдээж тэрний артал дээр намайг ихтгэлтэй байлгах гол зүйл маань баг. Тэгээ энэ хүмүүс туршлагатай хүмүүстэй орсон учраас надад айхайдас бас баг байсан баг. Сэдв бас аягүй сонирн байсан те сорилыг үдчихэд айгүйх бас боцоо. Нэрээ ингээд бид нар чи өөрсдөө дотор нь биш те хаана байгаа юм болоо гэдэг айгүй тийм бодлоос авсан. Тэр санаа ханаас гарсан бай. Тэстэ дотроос л гарсан байх. Би тэгж бодчихсон бохны галзуу хүн. Галзуу гэж ярьдаг шүү дээ. Тэгээ галзуугийн эмнэлгийн хүртэл нэг галзуу хүн ингээд хашаад авцсан ингээд сууждаг байхгүй. Тэгсэн чинь нэг хүн нэг дугуун мултраад унтсан. Тэгээд нэг жолооч тойрол яваад ийн гэсэн. Тэгсэн чинь нэг галзуу нөхөрч ингэж харж ирсэн аа. Хөөе чи 4 дугуйнаасаа нэг болтыг тайлаад наатахыг хийчээч гэдэг. Тэгэхээр бид нар галзуу гэж яриад байгаа шүү дээ. Яг үнэндээ галзуугийн эмнэлэгт тэр хүмүүс ямар ч хүнд хоргүй, гэмгүй өөрсдийнхөө ертөнцөөр амьдардаг. Ер нь бол эрүүл ертөнцөөр амьдардаг хүмүүс галзуугийн эмнэлэгт байдаг. Яг үнэндээ бол одоо бид яриа сууж байгаа бид нар галзуучд байхгүй. Бид нар хүнийг үзэн яддаг, хүчиндэг,
алдаг, талдаг, арсын хуулдаг, дайн, тулаан тийм ээ маш олон аимшигтай зүйлийг хийж байгаа. Тэгсэн мөртлөө бид нар өөрсдөө эрүүлгээд нийгэм гэж ороод галзуу гэж тусдаа гараад. Яг өнөөдөр галзуугийн эмнэлэгт байгаа тэр хүмүүс галзуу юм уу? Өнөөдөр бид нар нэг нэгэ барьж идэх гээд ингээд арсалтаад бид нар энэ нийгэм дотроо бид нар галзуу байгаа юм уу гэдэг тэр санаал ерөнхийдөө энэ киног хийх тэр. Ер нь нийгэмд нөө стресссэн л хүний дотроос гарч байгаа л эмзэглэл л байхгүй. Тэгээд тэгээ бүүе ч юм болохоор шаргийг өмнө хийгдсэн шүү дээ. Тий. Тэр бас дахиад айгу том зориг байгаа байхгүй юу? Тэгснээ ингээ өөрийнхөө их нэрийг те бүр тийм амар юм эрсдэлтэй зүйл дээр тоглолцчихаа. Одоо хүн бол хөвчлэн би айгу олон юм дээрээс харсан ингээд зүгээр чанхан дуурдаг, чанхан ундаг юм дээр хүртэл ингээд өөрийнхөө их нэрийг ч юм уу те найз бүсгүйг ингээ хүмүүс тоглолтгүй юм бэлээ. Хөө яах гэсэн ингээл ингэдэг те эсвэл бараг шавранд унаад ингээ босч байгаа царай нь муухай харагдчихна гэдэг ингээд нэг хүмүүс тэгдэг штэ. Гэтэл өөрийн чинь хувьд бол ер нь үгүй юм байна. Өөрөө зөрөгтөөс гадна хажууд хүнээ хүртэл бас тийм гинтийн болгоцсон үгүй юу. Ер нь манай хүн бол би ур чадвар мэдэн бид нар чинь бас хамт нэг өдөөгөн театруудаар ажиллаад театрын бүх гол дүрүүдийг л нуруундаа өөрж явсан бас чадвартай уран бүтээлч. Яг театрын урлагтаа бол бас олон бүтээл тоглож ирсэн болохоор кино урлаг тийм олон бүтээл тоглоагүй болохоор нэг сайн танихгүй. Драмын урлагтаа бол ерөнхийдөө жүжигчний ур чадрын хувьд л сайн баггүй. Тэгээд дээрээс айгүй шартай. Тэгээ яг бүү өдөр би сонгоогүй. Тийм. Тий, манай баг сонгосон байхгүй. Би өөр жүжигч харж ирсэн. Тэгээд манай баг сонгоод за жижиг жалмыг тоглуулъя гэдэг. Тэгээ над санал тавиад тэгээд би зохиолоо дахиж өөрчилж ирсэн. Жалам зориулж гэсэн үг. Түүнээс би өөр жүжигчин тоглуулъя гэж бодож ирсэн. Яг бас өөр санал тавьж ирсэн л да. Тэгээд ер нь айгүй хүнд гэхэд ингээд болж ирсэн. Яг тийм. Хүндэнч хүнд. Хүнд харин тийм амар хүнд. Зүгээр жүжигчин биш зүгээр эмэгтэй хүний талаас харахад хүртэл тэр өөр амар юм хүнд ситуац байгаа байхгүй юу? Ер нь өөрөө л хэцүү. Би ч тэгээд ер нь дунд нэг хайрлаж байгаа ч юм уу тийм юм үзүүлж байгааг байхгүй юу? Ажил те. Ажил тэгэл. Ажлын талбар дээр гарчгаа тэгэл чимэн юм гэдэг байлаа. Байхгүй шүү дээ. Хийх хүссэн юм аа бүгд хийцгээ. Одоо сургуулаа төгсөөд тэр театрт очиод за би ста эсгий туурхтны театрыг байгуулнаа гэж явж исэн тэр зориг ба штэ. Одоо байна уу? Өөрчлөгдсөн үү? Эсвэл багассан уу? Эсвэл бүр одоо туршлага нэмэгдээд илүү бүр юм хүчтэй болсон уу? Эргээд ингээ харахаар одоо нэг 10 гаруй жил бас нэг ялгаа байгаа шүү дээ. Яг миний дотор айгүй тийм том мөрөөдөл байдаг. Тэгээ би нөө мөрөөдөл рүү ингээд алхмаар дөхөөд байгаа. Айгүй том мөрөөдөлтэй тэгээ хэлэхээр ичмээр. Тэгээ зарим хүмүүс бас юу ч гэж бодох юм тийм ээ. Гэхдээ яг энэ бол миний мөрөөдөл. Тэр мөрөөдөл төр би хизээ нэгэн цагт хүрнэ. Хүрсэн үедээ би мөрөөдлөө биелүүлээ гэдгийг хэлэх байх гэж бодож байна. Энэ миний ээжтэй амлсан, гэр бүлтэй амлсан, өөртөө амлсан мөрөөдөл. Тэгээд дээр нь багш нартай амлсан мөрөөдөл. Энэ мөрөөдөлд хүрэх байх. Тэр мөрөөдлийн төлөө л би одоо ингээд сони янз юм туршаад лаг байх албагүй, лаг харагдах гэж лаг найруулагч байх гээд хэрэггүй. Хамгийн гол нь миний ертөнцөөрөө би өөрийнхөө ертөнц дотроо жаргалтай уран бүтээлээ хийх дуртай. Хийхдээ үйл нурдаа үршим нардаа. Зүгээр л хийх юм аа сэтгэлээсээ л хийчих. Хүслээрээ гэдэг шиг. Одоо миний саяны ярьдаг том зориг гэдэг тэр зориг зүгээр ингэ дотор ингэ суудсан юм шиг байна. Тэгээд хүмүүс дундуур нь янз юм туулж ирсэн залуу байхдаа тий хойноос ирээд хот миний хотон дор хоньох чицэх чи юу юм бэ энэ тэргээ загнуулаад чиний найруулагчийг мэдэхгүй байх энэ тэргээл маш олон юм тэгэл үзчихлээ байсан. Тэр болгонд би ганц намайг хөдөлгдөг байсан зүйл. За би хизээ нэгэн цагт гэдэг ганцхан зүйлтэй. Тэр зориг одоо хүртэл яг миний төгсөөд хийжсэн би хөдөөгийн театрт очиод анхны эротик жүжигийг тэнд эротиктоо би гомочуудын тухай жүжиг би анх тэнд очиод миний эмээ тэр жүжигийг үзчихээд дундаас нь гараад цэцгээ тэрврээд дундаас нь гараа явж ирсэн шүү дээ. Гоё юм хийхгүй юу чи баяр үргэлжсэн байгаа. Миний хүүхэд нэг айгүй гоё юм сураад ирсэн те. Жүжиг тавьж ийн гэсэн чи ороод ирсэн чи нэг гомото юм хийгээ ийцсэн. Тэгээ эмээ ингээд ичээд нөгөө цэцгээ аваад утчихвлаа. Би яг анх тэгжлээ хэлж ирсэн. Тэгээд яг тэр зориг маань одоо хүртэл одоо би ингээд сонин те бүх юмнууд ингээд хийгээ явж байгаа. Яг хэвээрээ байгаа. Гэтэ энэ алдагдчихвал ер нь уран бүтээлч хүн нэг хөвчихгүй хаа тий. Тийм байх. Одоо зориг байхгүй болчоор тий. Ер нь тэгэл хаашаа суугаал эхлэх байх тий. Зориггүй бол тэгэл суучдаг шүү дээ.
Би айгүй олон хүн дээрээс энийг хараад байгаа байхгүй юу. Зарим нэг үнэхээр ингээд энэ ста үнэхээр авьяастай юм аа, энэ мундаг юм аа гэж харж ирсэн найруулагч ч юм уу жүжигчид ингээд нэг хоёр юмны дараа айгүй их юм бодоод эхэлдэг. Хүмүүс юу гэж хэлэх бол ингэх болоо, тийх болоо, намайг одоо юу гол те хамгийн түрүүнд л тэрийгэ бодд юм шиг. Тэгээд ирэхээрээ тэгэл та наад үрч окей би хийчи гэж мэхэ болчт юм шиг. Тэгээ эсвэл ингээ хүмүүс санал тавиад зохиол уншуулад ч юм тэгэр найрал энэ одоо тий мөнгө санхунд болох юм болов дундаа гацчихгүй байгаа. Эсвэл олигтой юм болохгүй бол миний нөгөө юу унчих болов гэдэг ч юм ингээд нэг юм тэгсээр байгаад одоо бүр ингээ бүр аниргүй болсон хүмүүсээс айгүйх байгаад идэг. Тэгэхээр л би өөрсч асууад байхгүй. Бага үстэй жоох урт явна үстэй. Тэр зоригоор урт явна. Маш гой мөрөөдлөж байгаа. Миний уран санд бас 5-6 жил бичиж байгаа зохиолууч байна. Одоо цаашаагаад бас 4-5 жилч бичигдэх байх. Бүр ингээ санаан дотроо гарахгүй тийм зохиолууд байгаа. Тэр зохиол маань бас том амбицтай гэдэг юм уу? Тийм бүтээлүүд байгаа. Тэгэхээр уран сан дотор нэлээ олон юмнууд хадгалаастай байгаа. Тэгэхээр тэр болгон одоо тэгэл явж итл нэг юм нэмэгдээл дотор гарч ирээд нэг ийм хийчүүл нэрээ ийм хийчүүл гэдэг юм дундуур нь гарч ирээд явах байх. Тэгэхээр яг тэр зориг маань одоо өөрчлөгдөхгүйгээр эцээ хүртэл хэл явах л байх та. Би нэг Монголын одоо нэг их алдартай нэг найруулагчийн нэг үгийг аюу сайн сандаг байхгүй. Тэрийг тэрэн дээр ингэсэн алдах боломжтой байгаа үедээ л алдаад аваа гэдэг нэг тэр үг. Тэгэхээр энийг одоо зөвхөн найруулагч гэхгүй айгүй олон уран бүтээлч бас боддог байсаа гэж би зүгээр л хувьдаа боддгийн. Нэрэл те одоо магадгүй Оскар авцсан дараа алдах ирэхгүй болчих штэ. Тийм штэ. Тэгээ ер нь тийм штэ. Хүн болох нөгөө цензуртэй юм хүмүүс ингээд Оскар авах хүртлээр яадгийн те одоо хийж үзмээр байгаа юм аа. Бүгдийг хий үзээд алдаа шатаал одоо тэгэл гэж зүгээр бодтыг. Ер нь бол тийм. Би ч бас яг тэгдэг байхгүй. За алдаал үз, муулуулаад үз. Тэргүй муу хийцэн чинь муулуулах нь зөв штэ. Тийм үстэй. Тэгэл давай би алдсан алдааг тэр хүмүүс хэлж гин. Тэгэл тэрийг хүлийн зөвшөөрөх тийм ээ би алдсан. Засах боломж байсан уу? Байгаагүй ч байж магадгүй. Тухайн үед би алдаагаа ч хараагүй хийцэн ч байж магадгүй. Эсвэл мэдсээр байж алдаа хийдэж шүү дээ. За ингээд авахаас өөр аргагүй байдал гардаг тийм ээ. Тэргээл мэдээж тэгэл авцсан юм чинь тэрийг хүмүүс хараад муулна. Сайн хэлнэ. Тэгээ сайн муу цагаан хар хоёр зэрэгцэж орцгоос хойш тэгэл тэрийг авахыг аваад хаяхыг хаяал. Тэгэл тэр ямар хэрэг орж ирэл ингээд дүүрээ суучж байгаа биш. Тэгэл дотроо дунгаагаад явчих тэрнээс нэх би бол тэгдэггүй шүү дээ. Тийм хүн намайг мууллаа гэж нэг доош орохгүй нэг сайллаа гэх нэг мандаад ингээ гандаад байхгүй. Тийм болцсон. Амар гэдэг юм уу? Юм хийхт ер нь. Наадах чинь хаанаас суусан бэ? Одоо ингээд би болохоор бадахтаа орон нутгийн театрт ажиллаж байхдаа илүү их тийм хат ч юм уу те суусан уу? Эсвэл угаасаа өөрөө чинь бүр юм төрлөх энэ орон нутгийн театрт. 300,000 төгрөгийн салентай амьдралд хүрэхгүй салентай тэр олон уран бүтээлчдийг тэр цагт барьж уран бүтээлтэй байлгаж юм хийнэ гэдэг айгүй тийм хэцүү. Тэгээ уран бүтээлийн төсөвч тийм өндөр өндөр биш. Тэгээд байгаагаа тэгэл би ч тэгэл дунд нь ороод зураачаал хийгээд тэ тайзны машинистаа ч хийгээл баг өөрөө жүжиглэх нь холгүй л эхэлээ. Тэгээд заримдаа ч баг жүжиглээл дунд нь явж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр ядуу газар маш бага мөнгөнд дунд сэтгэлээрээ байгаа уран бүтээлчтэй ингээд явж явах тэр дунд болохгүй зовлон айгүй их гарч ирнэ. Тэгээд тэнд дунд ч чадахгүй юмнууд айгүй их гарч ирнэ. Тинчнээс л ерөнхийдөө суусан байх гэж боддгийг ер нь. Гэтэ сая шар гэгээ бол гараал одоо хүмүүст ингээл амар хүрээл магадгүй 10 хүний 8 байнгын магтаалын үг хэллээ штэ. Тэр үед одоо энэ одоо юу чинь жоохон говьсон уу? Тэнцвэр нь гэж ер нь бол комментуудыг би баг уншаагүй. Тий. Зүгээр сөрөг комментууд ирэнгуут тэр дөргөө нөө сөрөг коммент ингээд би хэлсэн хэлээгөө над руу хүрээд ирчихдэг байхгүй. Хин нэгэн чамайг ингэсэн байна гэж явуулчихдээ. Зүгээр эрг комментуудыг эхний би нэг 2-3 хоногийн үзэлтний юун дээрээс хараад за ерөнхийдөө хүмүүс таалагдсан юм байна. Гоё байгаа юм байна. Сайхан комментууд ирж гоё байна. Тэгэл ерөнхийдөө орхигдсон. Тэгээд сөрөг комментууд ирсэн. Тэгэл тэрүүн ч гэсэн орхигдсон. Энэ бол ялчгүй миний хийсэн алдаа. Миний гаргасан алдааг байсан. Зарим нь хараачгүй алдаа байна. Тэрэнд залбираал мэдээж хараагүй өнгөрчлөөгөө залбираал. Зарим нь ингээд хилэнгууд нээлт нэрээ тэгэл гаргацсан юм чи ингээд. Ер нь бол коммент уншаад тэгж мэгж юу ааж ахгүй. Гайгүй тэгэл өнгөрцөн. Би бол нэг анх зохиол уншаал бүр амар уйлсан. Тэгээ би бүр бацаахгүй.
зохиол дээр уйлуулж байгаа юм чинь за энэ станаар гэл. Үнэхээр тэгээд дараа нь ч гэсэн киног одоо ингээд зориулаад төрөсөлж үзэж байгаа. Дараа нь бас нэг өөр арга хэмжээ юм дээр хүртэл ингээд мэдээд байгаа хэрнээд л одоо тэр нөгөө юуг бол барьж чадахгүй л байгаа. Тэгэхээр миний онцлог гэж магадгүй л ахaltaа хүн болгон тэгж аав гэж магадгүй. Тэгээд тэр шар гэгийг хийгээд дараа нь одоо ингээд дараагийн уран бүтээлээ хийцэн байгаа штэ. Нэг тийм уран бүтээлч айц байгаа юу. Хүмүүс одоо ингээд энэ юм сайн байсан чи юм гэдэг ч юм уу. Харьцуулж штэ. Ингэсэн. Хүмүүс хэлсэн байхгүй шаргийг айгуу том вайрал болчлоо. Айгуу том ингээд чи цензур тогтоочлоо. Өөрөө өөртөөч тэр киноны салбар дээр ч гэсэн айгуу гоё гараад ирлээ. Одоо энийг амжилттай ахиулаарай. Ард дээр нь айгуу том юм хийх ёстой шүү. Чи дордуулж болохгүй шүү. Маш олон хүмүүс хэлсэн. Тэрний артлаар би бүүэг оролцсон шүү дээ. Тий. Ганц хүний хизээж хийгдэж байгаагүй. Тэгээд нэгэн объектын дээр болдог, нэгэн газар болдог ганцхан хүний. Тэгээ муу хэлүүлэх юм зөндөө гарч ирнэ. Сайн муу хоёлоо байх хэрэгтэй. Би энэний артал дээр сайн юм хийчих юм бол артал дээр нөө өөрөө өөртөө лай удна гэдэг шиг одоо би сайн юм хийхгүй болохгүй гэдэг ачаа өөрж ихтлэн. Тэгэхээр нөө миний нэг дураараа байдаг, дуртай юмаа хийдэг тэр юм байхгүй болчихно. Хомигдчихно. Одоо би лаг юм хийх хэрэгтэй. Одоо би сайжруулахгүй болохгүй гэл. Өөртөө ачаал үүсгээл өөрөө л устд энэ болох нь болохгүй юу гэж цензур тавиал тэгэл эхэлнэ. Тэгэл би бүүэг оруулсан шүү дээ. За энэ бол шаргигээс илүү аимшигтай явахгүй тодорхой. Явахгүй ч байж магадгүй. Гэтэл би хийцэн. Тэгээ оруулж балансыг тааруулахгүй бол тэгвэл өөрөө лимит тогтоочоо тэндээ хүрч чадахгүй шаналал чадахгүй байж болно шүү дээ тий. Тэгэнгүүт нөгөө зарим хүмүүс түрүү ингээл амжилттай ахиулаарай гэдээ яг өрөөлөлт мэдээжтэй. Гэхдээ заримдаа тэгж санагддггүй. Одоо бид нар ингээд бүх юм дээр нэг юм даалгавар авсан юм шиг. Заавал сайн байх хэрэгтэй юм шиг. Төгс байх хэрэгтэй юм шиг. Эсвэл ингээ өмнө нь 5 алхахдаг гэсэн бол 7 алхах хэрэгтэй ч гэдэг юм уу. Та ингээ нэг юм өөртөө жоохон дарамт үүсгээд идэв юм шиг. Тийм. Надад зүгээр тийг санагддгийг. Тэгээ надад ч бас тэгсэн. За ашгүй. Тэгэхгүй болохоор нөгөө хүмүүс ингээд нэгнээсээ байнга тийм өсдөг те. Хүүе чи ингэчлээ штэ. Одоо ингээд шагнал авчлаа. За одоо чи дараа нь 3 шагнал аваарай ч гэдэг юм те. Тэгээд тахаар эргэн тойрныхан тэгээд тахаар нөгөө хүнд явандаа жоохон бас нэг тийм хайрцаглагдах ч юм уу. Хүүе би чи нэрээ 3-ыг авсангүй штэ ч гэдэг юм уу. Тийм. Нэг юм руугаа нөгөө чанар биш тооруугаа ч юм уу. Тэр уран бүтээлч нарт гардаг, ажиглагддаг байхгүй. Тэгэл байдаг тийм. Зөвхөн кино урлаг биш те. Дуучд муучд хүртэл зөндөө юм дэр ингээ гардаг. За чи гоё дуу хийцэм чи одоо халах хэвээр. Одоо болохгүй л болох. Чи гавьяат юм чин чи тэгж болохгүй. Хүн юм чи алдсан шүү дээ. Уг нь бол яг хөө тэгэл дарамт. Тэр чин дарамтлалтаа ер нь нэг талаараа чи тэгэх ёстой ингэх ёстой гингууд нөгөө талаараа шүүмжлэл уг нь ингэх байсан тэгэх байсан гингууд гэл ингээ шүүмжлэл ороод ирдэг чи энийг дуу ингэж дуулах байсан тэгж дуулах байсан гингууд нэрэж тийм бол тэр чин таа шүү дээ. Тэгэхээр та дуулах байсан дуулахгүй яасан тэгвэл тийм шүү дээ. Өмнөөс нь тэг. Одоо гэр бүлийн хүн нь яг бас ингээ уран бүтээлч байх заримдаа сайн заримдаа айгуу тийм дэми юм шиг зүгээр санагддаг шүү дээ надаа. Та хоёр тэр нь ямар давуу тал болон ямар сул тал гэх юм тийм зүйл байна уу? Яг нэг бодлын нэг урлагийн хүмүүс нэг ойлгох нь айгуу сайхан тий. Нэг бодлын нөгөө тэгвэр урлагийн мэрэгжилч өөр айгуу завгүй. Тэгээ хоёлаа ажил хөөчхөр гэр ингээд байхгүй болчих гээд шүү дээ. Гар гэр ингээд сарнчих гээд тэр нь айгуу хүнд. Түүнээс яг нэг дуртай мэрэгжил мөрөөдөг мэрэгжлээ эзэмссэн байгаа хүн хин хиндэ хаалт хийж болохгүй. Адилхан мэрэгжлийн гууд за би чамаас арай илүү найруулагчаараа явсан нэр байхаа чи ардаа байс эсвэл чи жүжигчнийхаа карьераа бодоод арай илүү олонний танил болсон нэр байхаа би сууя гэдэг ч юм уу. Аль болох бид хоёр ингээ балансаа тааруулж явахыг хүсдэг. Тэгээ би яг ихнэртэй ягаад би сая бүү киноны гол дүрд ихнэрийгээ тоглуулж юм. Тэгээд ягаад шаргигээ дээр тоглуулж юу. Эхнэртэйгээ би ханилаад одоо ингээд 5 хүүхэдтэй өнөр өтгөн байна. 5 хүүхдийг харж хандаж өсгөж өнөөдрийг хүргэнэ гэдэг маш том төвчээр. Тэгээд миний арыг л ерөнхийдөө бүгдийг дааж ирсэн байхгүй энэ хугацаанд. Тэгээд би эхнэртэй нэг юм амлаж ирсэн. Би амлалтандаа хүрж байгаа. За чи хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлчихээ өсгөчихөө. Би чамд 3хан дөрөв өгнөө. Тэгтээ 3-4 чамаас бүх юмыг чинь шавхсан дөрөв өгнөө. Энэ 3-4-ийн дараа та одоо өөрийнхөө орон зайг ингээд бий болгоод яваарэ. Тэгээд би одоо энэ бол миний 5 хүүхд төрүүлж өсгсөн. Одоо хариу болгож би чиний дуртай юмар чин дуртай мэрэгжлэр чин чамд бэлэг барьж байгаа давуу тал. Тэгээд эндээс цаашлах юм бол нөгөө нэг найруулагч нар ихнэрээ тоглуулдаг гэдэг нөгөө ярианууд нь яригдана.
Тэгэхээр би яг энэ 3 4 дээр одоо би 2 жилийн дараа нэг 4 дээр 2 жилийн дараах хийгдэх тэр киноныхаа нэг 4 дээр нь би тавина. Тэгээд би угаасаа одоо ажилд нь оролцсон байгаа. Өөрийг нь. Тэгээд яг энэ 3 4-ийг өгнө. Түүнээс цаашаа тэгээд өөрийнхөө карьерээр замлаар чадвараар тэгээд явах байх. Тэгвэл би Сторонаас нь харсан юм байна. Даалгаврыг харсан юм. Тэгвэл тэр их гоё кино болох юм байна тий. Тэгээ одоо миний бас хэдэн жил бодож байгаа. Тийм байна. Кино гарна. Зөвхөн одоо 300 мянган төгрөгийн цалинтай ингээ ажиллаа хийгээд явж явах үедээ за энийг л болиё гэсэн үе байсан уу? Эсвэл та хоёр ингээд яг одоо түрүүний ингээ чиний хэлдэг шиг за чи яв би сууя тий. Одоо эсвэл би явъя чи ар гэрээ ав гэдэг сонголтод хүрсэн маш олон уран бүтээлч гэр бүл байгаа. Гэтэ та хоёр бол тгийгөө явж штэ тий. Тэгтээ үнэхээр бүр за та өстө болиё юм театрт ажиллах. Орон нутагч амьдраад хэрэггүй юм байна ч гэдэг юм. Тийм үе байсан. Ер нь бол зөндөө. Яг ингээд ажиллах болгондоо, шинэ уран бүтээлийн ард болгондоо, цалингийн зээл аваад нэг юм хийх болгондоо тийм үед байсан байхгүй. Ерөнхийдөө яг ихнэр бид нар ингээд хамт ингээд гэр бүл болоод тэр цагаас хойш ерөнхийдөө бараг цалинтай амьдарч үзээгүй. Хангалуун байна. Хангалуун цалин дээрээ дандаа нэмж сар болгон зээл төлдөг байсан. Тэгэхээр мөнхийн ингээд дутуу байсан байхгүй. Бид нар ингээд цалингүй ингэж амьдардаг, ажилдаг байсан. Гэхдээ болдог байсан, болгодог байсан. Тэр дундуурчин янз янзын юм хийн. Тусдаа бас нэг юм найруулж үзэн тэ. Тэгэл болгодог байсан. Тэгтэл тэр үед ингээл зарим үед ингээ шантармаар хүүхд төрцөн байдаг. Хүүхд төрцөн байхад памперсны мөнгөгүй би чин дэлгүүрээс зээл тавих гээд дэлгүүрийн үүдэн дээр очиод асууж чадахгүй буцаад явж исэн үе. Айлын одоо хашаанд гэрээ барьцсан. Тэгээд бид нэр тоглолт дээр яваад ирсэн чинь үер болцсон. Гэрийн тал хүртэл ингээ тавилга, хөнжил, гудас, мудас бүгд ингээ хөвцсөн байсан үе. Энэ үед бид хоёр ингээ шантрах заа боли мөнгөний ажил хий. Хорлогаар яа үнэхээр хоол олж идэггүй юм байна боли гэжсэн үе би. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа нөгөө л урлагтаа ингээ татагтаал. За нэг юм хийчээ. За энийг л хийчээ. Тэгэл гарыг. Тэгэл боли. Энийг л хийчээ. Тэгэл боли. Ийм шантармар үе зөндөө байсан. Дундуур нэг баар ажиллах гэж бид нар үзэж байсан. Тэгэнгუут нэг бааранд нь хүн орохгүй тий. Тэгээд ядж яхад хулгай орно. Тэгээ хамаг юм аваач гизүү айгуу тийм сонирхолтой шүү дээ бид нэр амьдрал яг тийм дөрөв хантай гэрээс амьдралаа ихсэн учраас би тэгээ одоо ингээл хизээ нэгэн цагт хин нэгэн одоо их нэртэй дөрөвлөө энэ төргийн бол би бардам хэлнэ. Би нэг бол их нэртэй олон жилийн өмнө юу ч биш. Юу ч төсөөлөөгүй байх үедээ л миний амлаж исэн амлалт би гэртээ суулгаж явах хугацаанд би тэгж одоо ингээ бодохоор би аргалж исэн байхгүй. За чамд аюу гой дөрөв өгнө. Одоо л тисчих гэдэг шиг. Тэгээд тэрнийхээ артал дээр нэг хүүхдүүд томроод том болоод ирсэн артал дээр нэг өөрсдөө юмаа хийх боломжтой орсны артал дээр за одоо хоёлаа нэг мөрөөдлөө биелүүлнэ. Надад боломж гараад ирлээ. Чамд ч гэсэн одоо боломж гараад ирлээ. Одоо хоёлаа сайхан нийлээд ажиллаа хийчих гэдэг. Тэр боломж ингээд тэр олон даваад авсны артал дээр бас нэг миний нэг үүлэн урдаа үршин ардаа гэдэг шиг хийх юмаа ингээд зогсохгүйгээр ингээд тэр бүхнийг даваад ирсэн артал дээр бас бурхан одоо шагнасан юм уу? Тэнгэр ивэс юм уу гэдэг шиг ийм болсон. Тэгээ тийм үе зөндөө байсан. Ир нөхөр ингээд амжилттай яваад өөрийнхөө дуртай амийг хийгээ явхад бол артал дээр нь эхнэр хүнээс маш их зориг, төвчээр, хүлээцтэй байдал, ухаан, айгүйх юм ингээд гардаг гэж хардаг л та. Тэгэхэд гэргээ чинь өөрийн чинь одоо яаж одоо сэтэлжүүлж мотивац өгдөг вэ? Ер нь бол итгэдэг. Би ч аюугүй тийм фантази яриад байхгүй. Эхнэрээ анх авч сухтаач би ер нь бол нэг 2 цаг ярьж сууж байгаа л тэгэл фаналдаад тэгээд өөр юм бол. Тэгээд би одоо яг үнэндээ энэ хүнд хэцүү тийм ээ хашаан дотор тэр одоо айлын жижигхэн байшин түрээслэл тэр түрээшин дотор бороо ороод ингээд тусаал хөнжил гуцаа зөөж явсараа байгаа л тусаал тусахгүй ганцхан газар очиж ингэж бөөгнөрч гуруулаа хөвтөжсэн амьдрал эхэлжсэн үед хөвтөжсэн тэр үеэс эхлүүлээд би ганцхан айгуу тийм жанжин шугамтай байсан нь хоёлаа сайхан амьдрна. Би чамайг баян тансаг хаусанд амьдруулахгүй ч гэсэн би чамайг хангалуун амьдрна. Чи надад итгээрэй. Би хизээч доор явах хүн биш. Хизээч муу амьдрах хүн биш. Энэ цаг хугацаагаар давчих. Би тэр үед өөрийгөө зоригжуулж ирсэн тэр зоригоо л одоо их нэртэй хилдэг байсан байхгүй. Тэгэл мань хүн тэгэл итгэдэг байсан байхгүй тий. За хизээ нэгэн цагт тэгнэ. Ягаад тэгэхээр би юм сэтгэл дэвсэн хий гэсэн юм аа ингээд айгүй тийм бүр ингээд өдөр шөнө хамаарахгүйгээр ингэж хийдэг.
Тэгэхээр тэрийг нэг хажуунаас харж байгаа учраас зүтгээд байгаа хүний хажууд тийм. Тэгэл хүн зүтгээд байгаа юм чинь за энэ юм болчоосоо гэж залбирч эхэлдэг. Тэгээд дараа нь зэрэгцч тэрийн үед нь сэтгэлээрээс зүтгэж эхэлдэг. Тэгэл тэрнээс эхлүүлээл одоо за чи чадна зарим үед унаа штт. За болохгүй юм болов барахгүй юм болов болох уу гэнгүүт чадна одоо ингэж болцсон байна штт. Одоо баг чи ингээл анх ингээл хоосон цаасан дээрээс эхэлжсэн одоо ингэ болцсон хөдөлсөн байна. Юун санаа зовдгийг зэрэгцээд ингээд яг нэг хүн болоод эхэлдэг сүулдэ. Тэгэл яг л ингээд зоргонгууд болохгүй болонгууд миний өмнөөс ингээд уурлаа л тий энэ болохгүй болчлоо гэл тэгээ баяр болонгууд л өмнөөс баярлаа. Тэгэл тэр өөрөө нэг хүн гэдэг нь хүч өгөөл. Тэгээ нэг шүү дээ чи ингээд яагаад их нэртэй ингээд буулт хийдгээ маргас үед буулт хийдгүү таяр гэн. Тэнгууд нэг сайх гоё үг би нэг олж уншсан байхгүй. Би өөрийгөө дийлэх гээд яах юм бэ? Чи миний нөгөө тал шүү дээ. Тэгээ нөгөө тал болгоод ингээд ихнэр нөхөр хоёроо болчоод тэгээ нэгнийхээ дээр гарах гээд яадаг юм бэ гэж. Нэг одоо тийм ээ өөрийгөө тэр шиг бид өөр яг тэр амьдралын хэцүү хайдар яг нэгэндээ хөвөөс болж дэм болж одоо өнөөдрийг хүртэл зүтгэсэн одоо ч гэсэн тэгэл явж л байна. Одоо ч гэсэн нэг ажлын асуудал цаг завнаар бас гэрт байгаа шүү дээ бүгд тийм ээ хүүхдүүд томрох тусам асуудал томроо ачаал нэмэгдэнэ асуудал томорно тэр болгоныг тэгээ зохицуулаад тэгээ нэг нэмэндээ цаг зав боломжийг олгоод аль болох нэг нэгэндээ саад болохгүй хүн шиг тэгэл болох дэмжих талаас нь тэгэл явж байгаа. Би чиний нэг ярилцлагыг үзье. Нэг сайт төгс ярилцлага байсан баха. Тэн дээр яг нэг хүүхд чинь өвдсөн байх үеийн тухай чи ингээ ярьж исэн. Тэгээд шар гэгээг хийхэд одоо тэр сэтгэл зүй бол нэг айгу ойрхон байсан гэд ярьж байгааг би сонсчоод тэр нэг одоо хүүхдээ өгөө явуулчихдаг штэ тэр хоёр. Тэгээд нэг араас нь нэг өмөлцөөд үлддэг нэг план байдаг штэ. Би тэрийг яг анх кино үзчихэд бүр үнэхээр ингээд энд ортол үнэмшиж хүлээж авсан. Ихэнх жүжигчид одоо магадгүй өөр хүмүүс байсан бол ашгарж уйлал одоо цамнаад л барыг те нөгөө хүүхдээ өгөө явуулчлаа гэд ингэх байсан бол тэр хүн огт тийм биш мөртлөө тэр дотроосоо те бүр ингэж тэр хүүхдээ хайрлаад тэгтээ бас харамсаад үлдчихэж байгаа тэрийг ингээд гаргаж ин да гэж тэгээд дараа нь яриаг чинь сонсчоод тэгвэл энэ хүний дотор байсан юм байна да гэж зүгээр бодсон. Тэгэхээр уран бүтээлч хүнд амьдрал дээрээс авсан тэр мэдрэмжүүд ер нь их хэрэг болдоггүй. Тий. Одоо би ч нөр залуу найруулагчтай орно шүү дээ. Тэгэл нэг амьдрал нэмгэн юм үзээгүү тий туршлахгүй ч гэдэг юм уу. Миний хувьд бол тийм биш. Би бол хэлнэ. Би бол миний амьдралын туулсан зам мөр бол ямар ч байсан нэг 40 хэдэн настай хүмүүсийн хэмжээнд бол очно. Миний багаас миний амьдрал туулсан амьдрал. Ээжигээ шүн одоо такси макси гэж байхгүй ээж өвдлөөхд ээжигээ шүн үүрэл харанхууд үүрэл эмнэлэг рүү гүйжсэн тэр цаг хугацаанаас эхлүүлээл өглөө би 4 цагт үргэлж босдог дандаа 4 цагт босдог байсан. 4 цагт босоод би уулын модонд явдаг. Модонд яваад гэртээ модоо авч ирчээд ахтайгаа модоо авч ирчээд 8 цагт хүүхдүүд сургууль руу явж хахад би мод жирээд мод жирээд гэрлүүгөө явж исэн. Тэгэл нэг сантцсан амт 8 цагт сургууль руугаа явж исэн. Тэр цаг хугацаанаас эхлүүлээл миний амьдрал одоо тэр амьдралын зовлон жаргал гэдэг тэр бүхнийг туулсан, давсан. Дараа нь би нөө ээжигээ одоо ээжтэйгээ ингээл миний ээж маань тэгэл явсараа магаал оюутан байхдаа л ингээл хоёлаа хамт хөдөлцөөл явж исэн. Саяхан ээжигээ бас айгүй хүн тагалгаанд оруулсан. Тархины ингэж нээдэг хаалгаанд оруулахад би эмнэлгийн коридорт ээжийнхаа үсийг хусаад коридор сууж явахдаа би ээжийнхаа үсийг хусчаад ээжийнхаа толгоон дээр үнсэж явахдаа би бас надад айгүй тийм хүнд мэдрэмж байсан байхгүй. Тэгтээ би энэ мэдрэмжүүдийг мэдрэхийг хүсдэг. Өөрөө мэдрэхийг хүсдэг. Би тулах хэвээр. Тэр чинь нэг сувлэгч нар хусчдаг байхгүй. Би өөрөө хусмаар. Тэгэл зарим хүмүүс тэгэл ах түнээрээс ингээл ярьж байсан. Их ихэ толгой өстэй толгойг хусаддаг. Тэгэл бас л хүн тагалгаанд миний ээж даваад орж ирсэн. Гэтэ би надад нэг айх хайдас гэдэг тун багтаа. Одоо ингээд бодохоор одоо ингээд одоо сая ингээд ярьж штий. Ингээд энэ зориг ингээд дуусах уу гэдэг чинь надад нэг тийм айх хайдас их тун багтаа. Ингээ хатуужуулсан гэдэг юм уу амьдрал намайг тийм болгоцсон гэдэг юм уу гэсэн унаал үз алдаал үз тэр олон хүнд ситуацуудыг ингээ давцсан юм уу та даваад яваад байгаа юм уу та тэрний дартал дээр би яг найруулагч болох гараан дээр айгүй тийм багшаа гэж ярьж явах үедээ би багшаагаа алдсан битүүн өдөр тэгэл би архангаагаас шууд тэр чигтээ тавьсараа байгаад ирж ирсэн энэ хүнд цаг хугацаанууд намайг илүү тийм шийдэмгий илүү тийм тотгошоо гэдэг юм уу
хурц байлах тэр зам мөрүүдийг нээгээд хурцлаад явж гин үү да гэж би боддгийн. Тэгээд яг энэ хугацаанд одоо би тэгдэг шүү дээ. Одоо энэ бүхэн яг уран бүтээл хийхэд нөлөөлдөг. Би ямар ситуацид байдаг, ямар ситуацид ямар хүн зовлон гэхээр л чалраал, салд гэхээр л орилол. Одоо шар гэгээд дэр ч гэсэн тийм биш шүү дээ, тийм ээ. Бүх хүн зовлон туулах тусмаа ингэ дотгошилдог. Өөрөө чимээлдэг, өөртөө ярьдаг, ганцаараа байхыг хүсдэг. Тэгж уйлж чарлж явдаг. Мэдхгүй би амьдрал дээр миний иргэн тойронд зовлон зүдгүүр амссан найз нөхдүүдээс эхлүүлээд тэгж одоо сэтгэлийн юм гаргадаг хүмүүс солонгост л байдаг баг. Монгол хүн бол ер нь бол тийм биш. Ер нь бол улам дотгошоо нуугаал хөгсчүүл ингэ тамхитаал бодлогочроо суудаг. Тэр өөрөө монгол хүний зам байхгүй. Тэгээд би нөө хөдөө ахуугаар явж ирсэн. Хөдөө ахуугаар явж ирснээс гадна би их Монгол язгууртан гэж төрийн бус байгууллага байдгийг. Энэ дотор Монгол гүн ухааныг заадаг. Би тэнд 4-5 жил суралцсан. Дэмч багшийн зэрэгтэй. Тий, тэгэхээр тэнд суу ухаан гэж суу гэдэг үг маань юу вэ гэхээр сэтгэж урлаж ухаарах. Ухаарсан хүнийг суутан гэдэг юм байна. Суу гэдэг. Тэгэхээр энэ үгнээс эхлүүлээд үгийг задлах. Үгнээс үхэр дотор яваа гэдэг шиг. Эндээс эхлүүлээл одоо тэр амьдралд сурах юмнууд ингэ гарч ирж байна. Тэр болгон одоо ингээд уран бүтээлд шингээл явж байгаа. Тэгээ шар гэгээд би аль болох хүний мөн чанар, амин чанар гэдэг хоёр чанарыг л би аль болох гол барихыг хүссэн. Шинж чанар биш, шинж чанар бол гадаах харагдах байдал тийм сонирн биш. Тэгэл хүмүүс арай л эндүү ноорхоо болгоцсон байна гэж ярьж илээ. Тэр үед чинь бүгд костюм бичих шиг эндүүдсэн хувцастай яваагүй л байхгүй яг үнэндээ. Өмөөрөхөд яг үнэндээ 21-р зуун соёлдсон нийгэмд өнөөдөр бид нар ноорхоо гэрх битэхэл майхан хотын захад амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед дараллын үед энэ битэхэл амьдрал байсан л байхгүй. Би нэг сонссон нөгөө шар гэгийг хийж явах үедээ монитарын ард өөр нэг нулимс сунгаа сууж ирсэн нэг хэсэг байсан гээд. Тийм байсан уу? Яг аль хэсэг нь байсан? Ер нь байна. Би чи ер нь яг ингэ жүжигчтэй давхар ингэж хамт тоглодог байхгүй. Монитороо ярд ингээд хол сууж байгаа боловч ингээд хамт тоглодог байхгүй. Дутуудан гутал өмнөөс нь ингээд нэмээр санагдал, нэмчин гут өмнөөс нь ингээд шархримаар санагдал. Ер нь бол ингээд яг ингээд хамт тоглолч ингэж. Тэгэл сцены аваад тэр ингээд өссөн юм авсны хартал дээр ингээд ядарсан байдаг. Өөрөө мэддэг ингээд ядарсан юм шиг тийм. Тийм үед байсан кино. Өрөвдөн жүжигчтэй хараад. Ямар хэцүү юм бэ? Хүн зовоож ингэж ажил хийх ямар хэцүү. Ямар хүн зовоодаг ажил. Тийм. Ингэж зовлооч. Дахиад. Заримдаа өрөвднө. Би ингээд нөгөө зочтой сонгох гол ингээд за хэн байж болох уу гэл ингээд бас ингээд судалгаа хийгээл эрэл хайгуул хийж байгаа шүү дээ. Яг тэрэн дээр ингэж бодсон. Төрн ингээд хэлдэг шиг хүн хідэн нас ингээд наслах нь үл хамааран тэр хүний амьдрал хэр баялаг байсан бэ гэдэг өөрөө ялгаатай. Магадгүй 60-70 нас хүрчихсэн хэрнээ тэр хүн сургуулаа төгсөөд их сургуульд ороод ажил дээрээ гараад тэгээд ингээд нөгөө 10 минутанд ч юм уу яриад бас хүмүүс бас байдаг. Ярих амьдралын ухаан ярихтаа хүртэл нэг 10% хүнээс илүү гарахгүй ч хүмүүс бас байдаг. Гэтэл өнөөдөр бол одоо миний зочин бол бүр илүү их баялаг хүн гэдэгт би итгэж үрсэндээ амар их баяртай л байгаа юм л да. Гэхдээ тэр болгон өөрөө зөвхөн зовлонгийн тухай биш байх гэж бодож байна. Баялаг байна гэдэг. Тэгэл байх уу? Аз жаргалтай сайхан хүмүүчүүд хүний амьдралд илүү бэжиж бүр нөгөө нэг за яадаг энэний ард гарч гэдэг юм байдаг баг. Хамгийн одоо яг ингээд шууд намайг хамгийн сайхан мөч гэж хэлэхээр ямар зүйлийн тухай бодож байна. Амьдралд чинь тохиолдсон тэр баялаг болгосон зүйлээс дотроос би хамгийн гоё нь би соёл урлагийн их сургуулийг хуваар авч ирсэн үе. 2 хуваар авч ирсэн. Тэнд нь би тэмцэж ирсэн. Би 2 баг 3 хоног үргэлжилсэн. Тулаан дундаас хуваар авч ирсэн. Тэр миний амьдралыг өөрчилсөн. Миний урлагийн зам руу орох тэр замыг одоо нээсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт би болж ирсэн тэр үе. Би ингээд гудмаар явж байхдаа хүнд хэлмээр санагдчихсан. Бүр хажууд явж байгаа хүнд ингээд хөөш би болчлоо шүү гэж. Бүр хэлмээр ингэж огсч байсан. Тэр би одоо миний хамгийн том охин. Би охиныгоо яг ингэж би ингэж шүү гэж би ингэж хэлмээр тэр мэдрэмж. Дараа нь би
нэг унж исэн юм аа. Унж исэн үед одоо миний нэг тэр ярилцсан дээр би нэг хүүгээ хэлжсэн юм шүү дээ. Хүүгээ хэлжсэн үед би ард дээр 2 ихэр хүүтэй болсон тэр мэдрэмж миний амьдралыг үнэхээр жаргал хүн зовлон жаргал хоёрыг дэнсэлт юм байна гэдгийг мэдсэн мөртлөө л хүн зовлонд ундаг. Тэгсэн мөртлөө л артал дээр нь жаргал гараал ирэнгуут баярлдаг. Тэр үед тэгээ угаасаа тэр сэтгэл хөдлөл байж амьдрал айгуу тийм гоё үнэтэй сонирхолтой байна л да тийм ээ. За одоо болсон байх уу? Гэл ижитэл тэгэл нэг ачаа өгдөг тий. Тэгэнгუут тэрийг давсны артал дээр. Тэгээ магадгүй даваад гараад ирсний артал дээр энийг тийм хүнд байгаагүй юм шиг заримдаа санагддаг. Яагаад энийг ингэсэн бол тоо гэх тий. Ингээд болчих юм дээр нэг шаналаа зовоол байх юм байсан гэдэг ч юм уу тийм ээ. Давсны артал дээр. Тэгээ давж явах үедээ зовлон жаргаал гараад ирэнгуут жаргаж явна. Тэгээ жаргаланд эндээд шуурчна гэдэг шиг тий. Би ингэж боддог байхгүй. Эмэгтэй хүн ингээ хөөхөд төрүүлээд гоё л доо ингээл хүүхдээ хараад одоо ч гэсэн ингээ харах хөөх миний ингээд лид те ийм хөөхт 10 сарын турш надтай хамт ингээд амьдраад явж исэн биш те амьсгалаа явж исэн байна гэл ингээд гоё. Гэтэл эрэгтэй хүн тэр хүнийг төрөөл гараад ирэхэд насан туршид нь одоо баталгэрийн ингээд ингээ овоглогдоод тэр хүн ингээд насан туршид овоглогдоод ингээд явна гэдгийг одоо аав хүн авахаар амар гоё яадаг бах та гэж зүгээр боддгийг. Тэш тэр эхний үсэг бас нөгөө талаас амар том хариуцлага тийм. Тэ эцэг байна гэдэг аав байна гэдэг маш том хариуцлага. Би ч хүүхдүүдээ бүгд төрхөө орон дээр бүгдэн дээр нь хамт орж ирсэн байхгүй. Өө тийм үү? Тэ яг хүүхдүүдэд гарч ирэх тэр ситуацийг би өөрөө харж байсан, хамт байж исэн цаг хугацаанд дээр би аль бүх цаг хугацаанд дээр л байхыг хүсдэг. Ер нь бол амьдралын бүх юмыг л мэдрэх гэдэг шүү дээ. Бүх юмыг л өөрөө мэдэрч ажиллаж амьдрал дээрээ ч гэсэн. Би хүүхдүүдэд төрөхөд би хамт төрхийн орон дээр яг гарлаа гэж эмч дууд дээш ингээл тавч ингээл сачруулаад ингээл давхиж исэн. Тэгээ хулгаагаар нөр оруулахгүй нэг хэсэг болсон шүү дээ. Тэгээд хулгаагаар ингээд дараа үрийн хаалгаар гэдэг шиг тийм. Хулгаагаар хүртэл ингээд ороод тэгээд байж исэн. Тэгээд эхлээд эхний төрөлтөнд гэдэг шиг би ингээд бичлэг хийж байгаад тэнгэр газар хоёр битсэн байт юм аа. Тэгсэн чинь яасан чи ингээд ороод ухаалтцсан юм уу гэж байгаа байхгүй хүмүүс. Тэгээд нэг бичлэг хийжсэн мартцсан. Тэгээд газар бичиж байгаад хамгийн сүүлд бичлэгээ харсан чинь дээшээ гарцсан гэж. Тэгж би нэ хажууд нь байж тэгж би мэдэрч байсан. Гэхдээ тэр бол бас нэг тийм хүсээд байх юм биш. Ер нь бол нөхөр болгон хамт ороод байх. Тэр сэтгэлийн хатаас шалтгаалan зарим нь бол жигшлэг гэсэн. Ер нь бол тэгж мэтгээр тэр ситуац чинь хэцүү тэр чинь харин тийм хүн болгоны чадан чадахгүй юм гэж бас байна тийм харж чадан чадахгүй эсвэл төсвөрлөж чад. Гэтэл тэрийг одоогийн тэгээд хөгжүүлэх болсон юм шиг зүгээр яг төрөн ингээ хоёлаа одоо гэр бүлийн тухай ярьж байгаа болохоор би ярих гэдэг юм л та. Зарим одоо эмэгтэйчүүд өсгөөчүүд болохоор нөхрөөсөө айгүйх тийм нэгтэг. Энэ юм байгаад хахад чи ингэсэнгүү. Төрөний ингээл чиний амлалт байгаа дээ шүү дээ. Би чам ингээ сайхан амьдруулна. Сайхан амьдрал гэж яг юу юм те? Тэнгүүт нөгөөх нь сайхан амьдруулна гэхээр ингээд явж очиж суучаад чи намайг сайхан амьдруулна гэсэн чинь энэний нөхөр шиг чи надад ийм авч өгсөнгөө. Чи энэний нөхөр шиг хүүхдтэй ингэсэнгүү гэдэг нэг ийм юм айгүйх байдаг болсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ нөгөөх нь ажил нь ундаг ч юм уу ингээд жоохон унаад ирэхээр за бүтэхгүй юм байна. Тэгээд энийг л давчих гээд одоо чи хэлж штэ. Энийг л давчих байлаа гэхэд эн чинь хизээ дуусах юм бэ гэдэг хандлага айгүйх байгаад байгаа. Энийг ер нь юу гэж боддог вэ? Тий. Энэ одоо миний бас нэг эмзэглэдэг сэдв. Би яагаад гэр бүлийн сэдв сонгоод сая бүвэж гэсэн бас гэр бүлийн сэдв сонгоод яагаад ийм сэдв сонгоод байгаа нь бас нэг эмзэглэл байгаад байдаг. Амьдрал дээр нэг эцэг их байна гэдэг, хань ижил байна гэдэг тийм ээ. Эхнэр нөхөр байна гэдэг айгүй том хариуцлага. Хариуцлага гэдэг бол чамд итгэсэн хүнд чи өгж байгаа хариуц цацлага гэсэн л утгатай үг. Чамд итгэсэн хүний буцаад чи өгж байгаа хариуц цацлага. Чи тэр хүнд итгээгүй үнэхээр чи чадахгүй байна гэж байгаа бол чи тэр хүнд итгэсэн итгэл чинь тийм л байсан байхгүй. Дутуу байсан байхгүй. Дутуу байгаа л зүгээр шохорхол гэдэг юм уу, тийм юм ч гэдэг юм уу. Тэрүүгээрээ л нэг нэгэндээ итгэж гэсэн үг. Тэгэхээр итгээгүй л юм. Чи тэр хүн үнэхээр чи итгэсэн бол чи тэнд хариу тэр итгэлийг өгөх ёстой байхгүй. Унж байгаа тэр ситуац болгонд чи итгэдэг миний найз чадна, миний хань чадна, чи минь чадна, би чамд итгэдэг. Энд хүн итгээд байхад хүн явдаг. Би тэгээд ихнэртэй хэлдэг байхгүй. Чи ягаад ойрд шунхаа болчих юм гэдэг. Би тэгж боддог юм. Эмэгтэй хүний шунал, эр хүний зориг хоёр дээр амьдрал явд юм уу гэж боддیں۔
хитрхээ шуналгүй байгаад за чийд мэддэг шүү дээ гэж сономгой шиг байвал бас яах чинь тий. Тэгэхээр эмэгтэй хүний шунал гэдэг эд хөрөнгөний юм биш л дээ. Энэ нэг гэр бүлээ бүтэн байлгах тухай шунал, хоёлоо романтик байх тухай шунал, хоёлоо амьдрал жоохон дээшлэх нэг өрөө байртай байсан бол хоёр өрөө байртай болмоор байна. Тэрийг хажууд эмэгтэй хүн мөрөөдөд ихнэр мөрөөдөд ах юм бол хүссэн хүсээгүй эрэгтэй хүний чихээр ороод том болчихвол яадаг болох. Тэгээ явж байгаад бид нэр чинь тэгээ хэцүү ш. Тэгэж явж байгаа нэг байраа тавиал тэгээд нэг юм хийгээл. Тэр болгонд нэг хажууд хамт байна гэдэг айгуу тийм төшиг. Тэгэхээр би тэр нэг хариуцлага гэдэг байхгүй байгаад байна уу да. Арай өнгөцгөн нэг нэгэндээ хандаад тэгээ тэрэндээ хүрч чадахгүй ангууд нэг ер нь бол хэлж байгаа ч хэлүүлж байгаа ч адилхан л байх. Ер нь бол яг л хариуц цацлага нэг нэгэндээ ямар цацлага өгж ин тэрэн л байгаа. Амлж байгаа ч гэсэн хариуцлагатай л юм. Жаач гэсэн хариуцлагатай. Амлсан бол амлалтандаа хөр. Ам артай бай. Миний нэг ганц харч. Амнаас гарсан бол тэндээ үнэн бай. Үнэн ч бай. Тэгэл болоо. Мэдээж тэр дундуур нь болохгүй зөндөө юм гарна. Тэгтэл жанжин шугам тэрэн дээрээ байж л байх хэвээр. Тэгээд тэрний артал дээр хүүхэд гараад ирэнгүүт саяны ярьдаг шиг овгуулна гэдэг шиг чамаар овгуулсан болвол чи одоо бас л хариуцлага. Эцэг хүн байх хариуцлага. Эр хүн байх хариуцлага. Аав байх хариуцлага. Тэр хариуцлага болондаа гэж хэлж болохгүй гэж. Залууч сонсоосоо гэж боддог. Тэгээд би заримдаа тэгдэг шүү дээ. Миний тэдэн хүүхэд тэнд байна маа гэхэд. Тэгж байх болох юм биш шүү дээ. Тэр хүүхэд тэнд хагас үнч амьдралаар ямар амьдрал туулж байгаа юм. Яаж би тиймд аймар дургу. Үнэхээр би үнэн голоосоо дургу тийм хүмүүсийг. Тэнд нэг тэд байна, энд нэг тэд байна бахархал юм уу. Тэнд бүхэл бүтнийг ертөнц тэр хүүхэд хүнтэй суугаад над шиг 5 хүүхэд гаргаад 5 хүүхэд нь 10 хүүхэд гаргаад 10 нь 20 болоод 20 нь маш том мод тарьчаа тэр модыг юу ч биш юм шиг өнөөдөр зүгээр ингээд хайж болохгүй. Маш том ертөнцийг бий болгоцсон байхгүй яг үнэндээ хүүхэд гэдэг чинь маш том ертөнц. Нэг нь 2 болно, ихнэр аав нь 2 нь 4 болно, 4 нь 8 болно. Ямар том мод тарьснаа бид нар ойлгох хэрэгтэй. Тэрний артал дээр бид нар хандах хандлага манай өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээд би хариуцлах чадахгүй. Чи бүхэл бүтэн ертөнц үеийг бүтээсэн. Тэрний өмнө хариуцлах үүрэх хэрэгтэй. Лаг байж чаддгүй маа гэхэд ядаж тэр хүүхэд тэр амьдралыг бий болгох зөв амьдралыг бий болгох тэр гараанд нь жижигхэн ч тэр мөнгө өгөөд бэлэн байлгахын тухай асуудал биш үү? Тийм ээ? Яг үнэ. За манай нэвтрүүлгийн нэр чинь одоо миний амьдралын эргэлтийн тухай гэж байж байгаа шүү дээ. Сайн ингэ хэлсэн чинь кино соёл урлагийн сургуулийн урилга авсан учраас өнөөдөр энд сууж байгаа. Тийм. Аваагүй байсан бол яах вэ? Юу хийж явах байсан бол хаана хийж явах байсан бол би өстө бодож байгаагүй юм. Авсан цагаас хойш ерөөсөө би энэгээр амьдрах хэрэгтэй гэж шийдсэн. Яг миний бас нэг гэр бүлийнхэн урлагийн хүмүүс байдаг. Тэгээд яг бас нэг тэр нэг илүү даван гадаг гэсэн. Яг зүгээр бодъё. Аваагүйсэн бол би зураач болох байсан байх. Би өөрөө их зурна. Сийлэн, сийлбэр хийн. Ер нь гарын дүүтэй. Тэгээ ерөнхийдөө ингээд юмаа ингээ харахтаа ингээ зохиолоо бичээд ингээ сууж явахдаа би ингээ зургнуудаа ерөнхийдөө ингээ харж идэх. Ингээ бас зарим нь ингээ зураад үзэж идэх. Тэгээ ерөнхийдөө зураач. Тэгээ би уг нь зураачаар явъя гэж бодож ирсэн. Тэгээд манай 10 жилийн багш жоохон уудаг хүн байсан. Манай зургийн багш. Тэгээд манай ээж тэгэн 30-ны ирээдүй яг энэ шиг болно гэдэг. Багш маань зайлвал гомдох байхтай. Тэгтээ тухай үед яг үнэн. Тэгээд үнэн юм чи. Тэгээд би багш маань багшихаад байгаа за би ингээд нэг зураг хийгээд хэзээс тэр зургийг зардаг гэдэг ойлголт байхгүй байхгүй юу миний. Нэг юмар сольчдаг. Зүгээр тий. Тэгэнгუთ энэ зүгээр зураг зураал тэгээд уугаад юм чи ийм л хүн болно. Тэгээд би болж ийсэн. Тэгж явж байгаад тэгээд урлагийн зам руу орсон доо. Энэ нэрийг өгтөөч би амар нэг тийм зүгээр ч өгөөгүй юм л та. Тий. Миний хувьд ч гэсэн ингээл амар олон эргэлтүүд байж байгаа учраас би өнөөдөр магадгүй одоо энд байж байгаа тий. Тэгэнгүүт хамгийн сүүлийн нэг тохиолдлоор би бүр одоо кинотой холбогдсон ажлыг хийгээд би бас 7-8 жил болж байна л та. Тэгээ болдсон мэлүү гэж би бодсон байхгүй юу? Энэ ста бүтггүй энэ кино минач хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээ дээрэс нь тэр зургийн талбай малбай дагаа явах чинь өөрөө хэцүү. За тэгээ продюсер ажил чи өөрөө бүр эхнээсээ л хэцүү. Мөнгө олох гэж хүнээ бүрдүүлэх гэж бөө юм болно. Тэрийг нэг юм гаргах чаа яаж борлуулах вэ гэж дахиад ингээд юм болдог тий. Тэгээ болигээ бодчихсон чи би нэг хүний ярилцлагыг зүгээр сайтн дээрээс олж уншаад би зөв явж байгаа юм байна. Нөгөө баг явах хэвээр юм туулаа явж байгаа учраас болж болохгүй яг одоо явъя гэд би ингээд шийдлээ л дээ. Яг тэрнтэй адилхан магадгүй яг бит хоёрын ярилцлагыг үзээ сууж байгаа.
ялангуяа урлагийн ажил хийх гээд зориулчихсан тэр замаараа явж байгаа хэн нэгэн яг өнөөдөр за болио доо. За энэ цалин маань 300 мянган юм байна болио тий. Эсвэл манай эхнэр уурлаад байна. Дургуцаад байна. Гэдэг ч юм уу шалтгаан мундахгүй шүү дээ. Болох шалтгаан 1000 байхад тий. Хий гэсэн юм одоо зориг нэг л байгаад байдаг ч юм уу. Тэгэхээр яг тийм хүмүүс сонсож байгаа байх, үзэж байгаа гэж би бодчих. Тэгэхээр өөрийн чинь зүгээс яг тийм цэг дээрээ байгаа бол яах ёстой вэ? Тий. Манай эмээ бичих үсг мэдхгүй байхгүй юу, мэддгүй хүн байсан байхгүй. Гэхдээ 7 хүүхдэд олуулангийн ямар мэрэгжилтэй болох уу гэдгийг хараад сонгоод бүгдийг мэрэгжлийг эзэмшүүлсэн. Ямар ч бичих үсггүй мөртлөө. Тэгээд тэрэнд одоо дэд хурандаа хүнээс эхлүүлээд байна. Тэгэхээр манай эмээ тэгдэгсэн байхгүй. Боловсрал гэж юу юм бэ гэдэг юм. Боловсрал гэдэг эмээч энэ Монголын агууд билсэн. Боловсрал гэдэг өөрийн орон зайдаа эзлэх эзэн ирэх юм а гэж ярьжсэн байхгүй. Боловсрал гэдэг диплом биш. Чи ямар орон зай байна? Тэн дотор чи ямар нөлөө үзүүлж чинь, юугаар нөлөө үзүүлж чинь тэр чиний боловсрал. Чи 2 хүнтэй харьцаж чинь чадж чинь үү? 10 хүнтэй харьцаж тэр чиний боловсрал. Тэгээд ар дээр нь яаж юм хэр бид нар дуртай юмараа хийж чинь гэдэг чи бидний орон зай байхгүй. Орон зайн дотроо бид нар дуртай юмаа хийж чинь болох шиг амарх юм байхгүй. Үнэхээр амархан. Тэр шиг хийх шиг хэцүү юм байхгүй. Тэгэхээр амархныг сонгосон амьдрал ямар байх вэ гэдгийг би бодож исэн байхгүй. Амархныг сонгоод би болчих. За болчих л одоо хоёлоо болчих тий. Энэ ярилцлагыг ч болчих. Зогсоо амархан шүү дээ. Энийг цаашаагаад яаж баялаг болох вэ? Яриад явах нь айгуу тийм сонирхолтой. Энэ бидний амьд байгааг мэдрүүлж байгаа юм байгаад байгаа байхгүй. Амьд байгаа амьдралаас мэдрэх тэр зовлон жаргалыг мэдрэх хэцүү мэдрэгч гэсэн амьд байгаа. Үнэхээр амгалан байхыг хүсч ивэл зүгээр идээд унталтай тэгээ хоолн дуусвал өксөд өхөлтэй тий. Тэг өөр сонголт байхгүй шүү дээ бид нар тий. Эсвэл мөрөөдлөөрөө сайхан дуртай юмаа хийгээд алдаж оноод бүх юмаа мэдрээд явах. Тэгээд мэдрээд тэрнийхээ ард гарсны артал дээр бид нар тэр хүсч байсан юмныхаа ард гарсны дараа тэр жижигэн ч байсан. Тийм шүү дээ. Нэг гол гатлаад нэг загсанд явлаа гэхэд тэр нэг гол дээр очих тэр мэдрэмж гоё шүү дээ тий. Уулан дээр гараад амьсгалах мэдрэмж гоё. Тэгэхээр уул руу гарах хүртэл амьсгаад нь ядарна. Тэр мэдрэмжийг тэрийг л давхал хэрэгтэй. Тэрийг л ингээл даваал гарчих. Түүнээс эхнэр тэглээ, нөхөр тэглээ, ийм болоод хэцүү байна гэдэг юм тэгвэл хэцүү шүү дээ. Тэр хэцүүгээрээ бодчих юм бол бүр хэцүү бүр шаналаа. Нөгөө яах вэ хэцүү гэдээ хахаар яах удаа живчдэг тий. Гэтэ саримдаад гэдэг шүү дээ. Угаасаа давхан тодорхой ингээ хиймээр байгаа боловч ингээд бүр болж өгөхгүй бүр ингээд шантраад гэдэг шүү дээ. Угаасаа чадахгүй. Болохгүй. Угаасаа чадахгүй. Зориг нь дотор нь жоохон байгаад идэг. Тэгсэн мөртлөө чадахгүй юу байд шүү дээ. Тэгээд тэр үед нь жоохон хойшоо тайчдаг. Жоохон хойшоо. Би бас тэгж бодсон. Жоохон хоошоо ингээд түр хайчмаар юм бэ. Өөр юм хийгээд явж байгаад тэгжэл өөр юм хийгээд жоохон ингээд өөдрөг болоод ихтэй зав одоо. Одоо тэн дээр нь усан мар юм бэлээ. Тэгээд бүр ингээд заримдаа ингээд нэг хамгийн дээд дараан дээр тавьчаад ингээд дэвсээд байхаас гэхэд жоохон зогсоод хаяа бас түр орхиод. Би энэ хийх нь зөв буруу юу гэж бодож байгаа юм. Үнэхээр зөв санагдвал тэгэл жоохон байж байгаа тэгээд харах. Тэгэхээр би чамд амар сайн юм билэх үү. Бид нөгөө сая оны өмнө Америк явсан шүү дээ. За Америкт Монголоос анх удаа кино яг аль биесээр Холливуудад очиод бүр театрт нээлттэй гэдэг чинь бол өөрөө үнэхээр завшааны хэрэг. Гэхдээ бид нар тэр хүртэл очих хүртлээ өөрсөндөө ч итгээгүй ер нь шантарсан. Дунд нь яг үндэ хайчиж үтсэн. За боёлыг бүтэхгүй мэн тий. Тэр их мөнгөийг бид нэр олоо цуглуулаа явна гэж байхгүй. Тэгээ буцаал за ер нь энэ моментумыг алдаж болохгүй мэн. Тэгээд тэнд очичоод ч гэсэн бид нар тийм амар бас байгаагүй л дээ. Амаргүй юмудаас их байсан. Тэгээ яг явж исэн чинь хүмүүс ингээл хөөх ямар гоё ингээл мессеж хичээл ингэжсэн чинь чи нэг үг битсэн байхгүй юу? Би тэрийг нөгөө хэдтэй хэлээд бид нар ингээ яг тэр дороо шууд ингээд амар босч ирсэн байхгүй юу? Юу исэн гэж би чам өмнө хэлээгүй. Бид нар ингээ нөгөө яг Холливуудд очиод за тэр Оскарын академи музейгээр ороод хизээ тэр ингээ юу ч яг ингээд шилээ оргоны цаана байж шít. Вау гэх хүн болгоны мөрөл ямар гоё вэ? Тэр авж байгаа хүмүүсийн юмэг үзэх өмсөжсэн хувцсыг үзэх юм да тэр бол үнэхээр гайхалтай. Тэгээ яг бүр амар ядарсан халуунд ингээ явжсэн чинь чийдгсэн байхгүй юу? Нэг юм бицэн бис. Та нар энэ маш олон хүний мөрөөдөлтэй хамт явж байгаа шүү гэж бицэн чи санахгүй ч юм магадгүй л те. Тэгсэн чинь ингээл бүр шууд ингээл босоод ирсэн.
нэрээ бид нар өнөөдөр бид нар энд жоохон ядрах алхах те бидэрт хэцүү байгаа юм юу юм бэ юу ч нэрээ маш олон хүний энд ирэх энд орж үзэх энд хийх тэр мөрөөдлийг бид нар тэгээд явж иж бидний өнөөдөр ядрах юу юм бэ гэж бодоод босч исэн. Тэгэхээр хин нэгэндээ хэлмээр байгаа тэр үг нэг үг ч гэсэн хүнийг бас босгож ирсэн байна гэж тухайд айгаа үнэлж бодож ирсэн шүү. Тэгээд баярлалаа гэж хэлэх гээд. Баярлалаа. Тэгээд та гэдэг өөрөө босгоцсон юм байхгүй. Би та гэдэг эндээс ингээд хараад ямар гоё юм бэ гэдэг. Энэ миний мөрөөдлийн нэг л явж байгаа шүү дээ. Өнөөдөр ямар гоё юм бэ? Чадж гоё байна. Үнэхээр гоё байна. Би бүр наа ингээд алга ташмаар ингээд санагдаад үнэхээр чадаагүй байхгүй. Чадаагүй юмыг тэнд чадцсан явж ийн гэдэг чинь бахархмаар юм байхгүй. Бид нар чинь жижигхэн газраас ингээд гарч ирж байгаа шүү дээ. Жижигхэн төсөв дотроо хөөрхөө хоосон хоолтой гэдэг. Тэгэхэд гоё. Үнэхээр бахархмаар байсан. Тухайн үед би тэгээд яг л хэлж яг л миний мөрөөдөл олон хүний урлагийн хүн болгоны мөрөөдөл байгаа учраас л яг тэр үед бахархмаар санагдаад ярьж исэн байх. Тэр нь угаасаа одоо ч хэлсэн яг л тийм л байна. Би яг энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа гэхээр бид нар нэг нэгэнд аягүй урам өгмөр юм байна гэдгийг би аягүй уриалах юмсан гэж их боддог. Муулахыг бид нар амархан чадна бүгдээр муу хэлхийг чадна. Гэхдээ зарим хүмүүс одоо урам өгмөр байгаа хэрнээ хилдэггүй билээ. Дотроо хадгалцдаг. Яад мэдгүй баталгэрээ чи мундаг шүү гэлчээр би чиний доор орох гээд байгаа ч юм аашийн тий. Эсвэл мэдгүй одоо. Эсвэл чиний амжилтыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг ингээд. Тэгэхээр түрүүний ингээд чиний хэлдэг нэг үг тэнд байгаа маш олон хүмүүсийг босгож ирж байгаатай адилхан бид нар нэгэндээ яг хэлмээр байгаа тэр урмын үг, сайхан үгээ хэлчихээ л та. Яагаад тэгэхээр мэдгүй тэнд дутаад явж байгаа ч юм билүү тий. Гэж зүгээр бодоод идэв. Нэг өр дэлгэнэ гэж нэг юм байдаг аахгүй Монгол ухаанд. Өр дэлгэнэ гэж байгаа аахгүй. Хүүхд яагаад ингэж ээжигээ ингэж уйлж байгаа уйлаад ингэж чимээгүй гэж чимээгүй болцсон байж байгаа үед за миний хүүгээ тэрвэрэнгөө тасгартал уйлдаг. Яагаад бид нар нэгээ тэрвэрхээрээ уйлдаг. Яагаад өөр ирэхгүй тэр юм. Өр гэж хүнд байна. Өр зүрхнээс гэдэг шиг. Уг нь бол хүн яг нэг өрөөр буюу энэ зүрхнээсээ хүнийг хайрлаад би ч одоо нэг зүрхнээсээ хайрлаад байгаа ч юм биш л дээ. Ер нь бол зүгээр яг тийм байхыг хүсдэг би. Хүн болгонтой ингээд чин сэтгэлээсээ байхыг хүсдэг. Ширүүг хэлүүл хэлж чинь. Тэрний хаартал дуучлалтгүйгаа сайхан тэрвэр чинь. Би удаан байхыг хүсдэггүй. Зүстрхэн би нэг пост оруулсан. Би ерөөсөө гомдол гэдэг юм аваа хийцэн өөрөөсөө. Гомдол гэдэг юм хэрэггүй. Тэгэл ингээд зовоол өөрийгөө зовоогоол. Тэгэл сүулдэ нөө хүн би гомдол гэдэг аваа хийцэн байх. Нөгөө хүн надад өс санаал явж л үүдэг. Тэгтээ би тэр хүнийг харах өнцгөө өөрчлөөл явж ивэл надад амар нөгөө хүн тэгээд нэг насаараа тэгээ би хэлжсэн байхгүй би нэг хүнд амар гомдож байсан байхгүй намайг амьдрал амар хүнд байх үед бүр ингээд түүжил шиг хутглаад бүр тэр чигтээ өнөхөр намайг ингээд газартаа тэгшилчээд миний амьдралыг тэр чигтний газартаа тэгшилчээд өстой эхнэр бид нэг амьдралаас хамраад бүх юм алдаж явж исэн үе тэгээ нөгөө ах нэг хэдэн жилийн дараа тэгээд би хайцсан байхгүй за тааллаар авлаг нас орооноор орж хай цаашаа яаж амьдрах вэ тэр үед тэгж явж байгаа нөгөө ах хүн маань өнгөрцөн юм байхгүй. Бурхан болцсон байхгүй. Тэрний артал дээр би ингээл бурхан болчих байсан юм бол энэ хүнд би муу юм бодоод явах ямар шаардлагатай. Би уучлж байгаа байхгүй бурхан болсны дараа. Өнгөрчлөө. Яг уучлж. Ингээл уучлчих байсан юм бол би өмнө нэг ганц холбогдчих вэ. Тэгээд тэрнээс хойш би тэр хүнд нэг гомдох гэдэг юм ингээ байхгүй болсон надад. Аль болох нэг хүмүүсийг гомдоохгүй хичээнэ. Тэгтээ амархан гомдог товруунууд зөндөө шүү дээ тийм ээ. Галуунууд тэгэл гомдчлоо гэл ингээл явж л үүдэг. Тэгээд тийм хүмүүс өндөө. Тэгтээ гомдол гэдэг чинь өөр асуудал шүү дээ тийм ээ. Маргаан гэдэг өөр асуудал. Маргааныг гомдол гэж яриад байдаг байхгүй юу? Маргалдчаад би чамд гомдсон. Тэр чинь зүгээр ажлын ч юм уу, амьдралын ч юм уу жижигхэн зөрчлөө байхгүй юу? Гомдол гэдэг чинь аюул том юм шүү дээ. Эхнэр нөхөр хоёр саллах, сарних тийм ээ. Аав нь хүүгэн хайж явах, ээж нь хүүгэн хайж явах юм уу? Асрамжийн газар аваач аста ээжигээ бол энэний артал дээр гомдол яригдчих болно. Ажлын маргааны артал дээр гомдол ярьж ивэл инээдэн бохгүй яг үнэндээ тийм ээ. Тэр нэг юм хийх гээл тэр чадахгүй байсан уурандаа л хоорондоо нэг тэрийг сайн болох гэж үзэж байгаа л хоорондоо маргалцсан маргааны үр дүндэл байхгүй юу? Муу болох гэж хүн маргалдаггүй шүү дээ ямар ч юм их тийм ээ. Чи нэг муу хийж маргалдахгүй сайн хэлэх гэ нөгөөх нь сайн хэлэх. Тэгэхээр энэ бол гомдол биш байхгүй. Энэ зүгээр зөрчилтөө жижигхэн зөрчил. Тэгэхээр тэн дээр би бол тэгээ нөр өөр гэдэг тэр тэрвэрдэг монголчууд ерөнхийдөө нэг гараа алж дэлгдэг тэрвэрдэг
энэ өөрөөрөө хүнтэй харьцдаг. Тэгээд яг тэрүүгээр нэг гар барьдгүй байсан юм байна л да монголчууд. Ер нь бол ингэж тэрвэрлэг тэрвэрээс тэр дулаан мэдрэмжийг барьдаг, мэдэрдэг. Тэгээд тэнцээс айгуу тэр сайхан амар байна уу та амгалан морилж явна уу? Хэрэг зориг хаана усуу гэдэг тэр мэнднүүд гараа. Одоо нэг мэндгүү болчиход шүү дээ монголчууд. Тий? Юу байна? Одоо зүгээр юу байна ч байхгүй. Хай гэдэг хоёр хүсэгт болцсон. Гэхдээ хайч байхгүй. Одоо зүгээр ийм хөдөлгөө зөвхөн ганц өнөр амар байна уу та амгалан морилж өрөө. За нутгаас хаана уу гэдэг мангар урт өгч чинь тэгээд сайн байна уу та сайн уу болоод сүүл дээр тий хай болоод сүүл дээр болоо. Тийм болж байна. Тэгэхээр бид нар өөрт байгаа үнэт зүйлүүдээ ингээ жоохон сэргийх юм бол Монгол суухан үнэхээр тэр гоё мэдрэмжүүд ингээс бидэрт байхгүй мэдрэмжүүд их бий. Тэрийг бий болгоод явах юм бол тэгэл жоохон хайр. За бүр яриа суугаад байвал ярмаар л байна. Тэгсэн чи одоо нөгөө нэвтрүүлэгч өөрөө цагтаа байдаг болохоор тэгээ магадгүй дараа нь дахиад нэг өөр цаг хугацаанд хойлоо дахиад бүр илүү өөр зүйлийн талаар илүү их амжилтуудынхаа талаар ч юм уу магадгүй тий эсвэл амьдралаас олж авсан зүйлсийн талаар хуваалцаад ярина гэдэгт бол би маш их итгэлтэй байна. Тэгээд өнөөдрийнхөө хойлоо энэ нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлүүлье. За манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Номода Home гээд үндэсний үйлдвэрлэгч брэндээс манай нэвтрүүлгийн зочдод гарын бэлэг илгээсэн байгаамаа. Тэгээд энэ брэнд маань ч гэсэн манай найз манаас үүсгэн байгуулсан. Одоо маш амжилттай явж байгаа. Бас л их чин сэтгэл, маш их зориг, тэгээд зүтгэл дээрээс гарсан ийм брэнд. Тэгээд энэ брэндийн бүтээгдэхүүнийг бас амьдралдаа хайртай, баялаг төвхтэй амьдарч байгаа хүнд бэлгэлж байгаа. Би бол маш их баяртай байна. За баярлалаа. За гэр бүлд найз жаргал хүсье. За баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж тоож оролцуулсан. Би ч одоо намайг хүн танихгүй шүү дээ. Ер нь бол тий. Би чи манай гэрийнхэн л танихаас гадны хүмүүс танихгүй шүү дээ. Тэгэхээр намайг бас энэ нэвтрүүлэгтээ оруулж бас энэ саналыг тавьсанд баярлалаа. Тэгээд би аль болох найруулагч гэдэг утгаас илүүтэйгээр хүн гэдэг утгаараа л байхыг айгүй тийм хүсдэг. Тэгээд найруулагчийн том юмнууд ярьж чадахгүй учраас тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлэгт ихэнхдээ амьдралын тухай, миний тухай ингээд асуулаа. Тэгээд хүнд өнгөрсөн дурсамжуудаа эргээд нэг дурсдаг цаг хугацаа байдаг шүү дээ. Тэгэхээр бас эргээд ингээд бас өөрийнхөө амьдралаараа хэсэгхэн хугацаанд ингээд аялангууд нэрээ үнэхээр сайхан амьдралыг туулаад явсан юм байна. Миний амьдрал баян байсан юм байна. Тэр дурсамжууд ингээд сэтрээд өөр ирэхгүй сайхан байлаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьсанд маш их баярлалаа. Тэгээд та бүхний ажилд сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Бид хоёрын яриаг бас шимтэн сонсож бид нартай хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.